Монголын урлагийн зөвлөлөөс эрхлэн явуулдаг урлагтай яриа подкастын ээлж дугаар эхлэх гэж байна. Өнөөдөр би гүрсэн зочтой ингээд товчхон танилцуулна. Подкастын маань зорилго бол их ойлгомжтой. Бид нар бол аль болохоор урлагийн талаар сонсогчтой, үзэгчтэй энгийн байдлаар тайлбарлах, нөгөө талаар урлагийг аль болохоор олон хүнд ойртуулах, мөн урлаг сонирхчдыг урлагийнхантай, урлагийн уран бүтээлчтэй ойртуул танилцуулах ийм зорилгоор бид нар подкастаа явуулдаг. Тэгээ өнөөдөр бид нар өрсөн зочтой өгшин танилцуулъя. Түмэнх чуулгын уран бүтээл хариуцсан менежер, бүжиг дэглэгч, бүжгийн багш, өөрөө бас бүжигчин Сод гэрэл одоо манай урилгыг хүлээж авсан байна. Баярлалаа. За Монгол country music гэдэг одоо тэр шинэ урсгалыг төлөөлж байгаа дуучин Баатар өнөөдөр бас манай зочноор оролцож байна. Та хоёр манай урилгыг хүлээн авсан явдалд баярлалаа. Одоогоос 25 жилийн өмнө Санжинаас гэрлээ. Жорж Бизе радион шитрийн Кармен Сүйт бүжгийн жүжигийг Жанснуур маань хөрвүүлээд борон хууржуулгаар тоглуулад Чамин Давггүй энэ бүжгийг тавиад балетыг тавиад тэгэхэд өөрөө анхалтаа оролцож байсан. Бид анхалтаа гэж өөртөө чинь нүүр өчрчээсэн байх гэж бодож байна. Тэрнээс хойш бас нэлээд хугацаа өнгөрцөн байна. 25 жил гэдэг бол баггүй хугацаа. Энэ хооронд юу хийв? Ямар уран бүтээл хийв? Тэр тухайгаа товчхон ярихгүй те. За их баярлалаа. Тэгээд тухайн үед бол бас аягүй гоё юм л да. Таныг ингээ хэлсэн чинь аягүй гоё санаж байна. Тэгээд 25 жилийн өмнө буюу одоо тэр үед чинь одоо хөгжим бүжгийн коллежийг төгсөөд удаагүй байсан. Тэгээд хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлэр төгсөөд одоо соёл урлагийн их сургуульд бас бүжиг дэглэж бүжгийн багшаар ерөн суралцъя гэж одоо яг орсон байсан ихний 1-р курстэй л дээ. Тэгээд Жамдаг багш маань одоо манай ангиас ингээд болортой байхаар хамт ингээд орсон байсан чинь яг ингээд энэ төсөл маань хэрэгжиж эхлэх гэж байна. Ингээд гоё Кармен Сүйтийг тавих гэж байна. Тэгээд та хоёр ингээд хоёр найзынхын дүр тоглооч хийгээд санал тавьж исэн. Тэгээд бас маш их айцтай байсан. Нэмэр балеттэй каскин дээр гараад бид нар юм хийж байгаагүй. Тэгээд бас тэр чинь яг Монгол бүжиг талаасаа биш, илүү гоё сонгодог балет талаасаа байсан болохоор зэрэг айцтай. Тэгээд яг тухайд багш нар маань бол одоо ингээд гоё соёл урлагийн сургуулийн 1-р курсын оюутнууд тэгээд иймэрхүү одоо яг ийм гоё тоглолтод ингээд оролцох гэж байгаа учраас маш том завшаан тэгээд ингээд оролцоод үзгээд тэгээд бид хоёр ороод бүжиглж исэн. Тэгээд тухайн үед ч гэсэндээ маш их хичээж исэн. Бас л нэг тийм гоё дотоодод ингээд гоё үлдсэн аягүй гоё дурсамж байгаад байна л да. За тэрнээс хойш төмийг чуулгад ажилд ороод тэгээд төмийг чуулгад одоо 99 оноос хойш өнөөдрийн хүртэл ажиллаж байна. Тэгээд манай чуулга маань болохоор 1989 онд байгуулагдсан. Тэгээд түүнээс хойш одоо үйл ажиллагаагаа явуулаад яг хүмүүс бол тэгдгэлдээ нөгөө төмийг чуулга маань яасан бэ? Ингээд нураагдсан уу гэд те. Тэгээд яг үнэндээ бол нөгөө манай нэг талдаа бол юм хоёр талтай юм л да. Нэг талдаа бол одоо төмийг чуулга маань байран маань бол нэлээд хуучин байсан. Тэр тухайн байрын болохоор зэрэг бас нөгөө яг газарт ороод одоо бас нийслэлдээ төдөгөө Монголдо бас аягүй гоё тийм цэцэрлэгт хүрээлэн босгож исэн учраас бас бид нар бас одоо тэрэн дээр бүр ингээл те байшингаа нураалгахгүй өнтер гээгүй. Ямар ч хэсэн бид нар байшин нурсан ч гэсэн одоо төмийг чуулга уран бүтээлчд уран бүтээлээ хийсээр байх болно. Ирээдүйд бүр гоё болно гэд итгэж исэн, мөрөдж исэн. Тэгээд одоо тийм гоё цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан байгаа. Тэгээд түүнээс хойш бид нар бол ингээд чин сэтгэлээрээ нэгдсэн уран бүтээлчд байгаад уран бүтээлээ хийгээд яг уу одоо яг тэр зуны улиралдаа тоглодог жуулчдын тоглолтыг тэрийн болгон бүр одоо айгүй итгэвтэй хийдэг байснаасаа жоохон алдахгүйгээр бид нар энэ тэнд одоо заалт хүрээсээ тоглож исэн л да. Тэгээд сая одоо өнгөрсөн 2024 оны 25 оны одоо 8 сард манай шинэ байр маань ашиглалтанд ороод бид нар үйл ажиллагаагаа яг хэвэн явуулж эхлээд бүр улам л гоё байртаа болсон учраас улам л уран бүтээл одоо чанар дээр ажиллаад явж байна. За баярлалаа. Тэгвэл харамсаад байх юм байна. Үндсэндээ бол бид нар төмийг чуулгын тухай дараа дэлгэнгөө бас ярих гэж бодож байна.
Баатарын хувьд Баатар өөрийгөө товчхон танилцуулахгүй. Би та их ч хоёулаа үндсэндээ бас ардын урлагийн өвчлөлтэй хүмүүс нэгдүгээр та хоёрдугаарт бол одоо өөрөө бол бас морин хуур тоглодог гэж би сонслоо. Тэгэхээр өөрийнхөө тухай товчхон яриач тий. За юуны урдаар энэ сайхан урлагтай гэдэг угаасаа урлаг ярих нь ойлгомжтой тий. Энэ гоё подкастэнд оролцуулж байгаа их баяртай байна. Тэгээд энэ гоё бас хүндтэй зочдтой хамт сууж байгаадаа таатай байна. Би одоо Баатар гэдэг нэрээр уран бүтээлээ нэрлж байгаа дуучин, залуу уран бүтээлч. Үндсэн нэр маань бол Баатар хүү. Яг энэ бидний сууж байгаа одоо хөгжим бүжгийн одоо коллеж Монгол Улсын консерваторийг уртын дуучин мэргэжлэр 5 жил сурч төгссөн. Тэгээд төгсөөд үндэсний урлагийн их театрт яг мэргэжлэрээ уртын дуучнаараа ажиллаж байгаад тэгээд замын дундаас нэг жоохон уран бүтээлийн ийм хөрвөх шаардлага гараад тэгээд одоо Монгол кантри зарим нэг нь үндэслэгч энэ гэж намайг явуулаад тайз майзан дээр тэгдгийг та бол сая гоё хэллээ Монгол кантрыг төлөөлж байгаа гэд. Тэгээ яг нэг энэ шинэ би яагаад тэгж хэлсэн бэ гэхээр үндсэндээ ойлгомжтой тэр нүүр царай нь бол өөрөө болж байгаа. Тий. Гэхдээ энэний цаана бол олон хүн байгаа. Тэглэг бүх бүтэн баг ажиллаж байгаа. Тий. Санаачилсан хүн ч гэсэн тодорхой байгаа гэж би бодож байна. Тий. Тэгээд яг энэ одоо чиглэлээр одоо уран бүтээлээ гэдэг нэг уран бүтээлийн яг л урлагтаа бол мэдээж байгаа. Тэгээд жоохон жанраар өөрчлөгдөөд явж байгаа тийм залуу уран бүтээлж байгаа. Морин хуурын хувьд бол яг энэ сургуульд байх үедээ давхар одоо бие дааж ер нь сурж исэн. Энэ морин уурчуулгын уран бүтээлч их үндэсний их театрын одоо уран бүтээлч тэгэл дээд зоод курсын энэ сургуульч тэгэл өөрөө орчин штэ бүр яг урлаг одоо ингээд буцалж идэг. Тэгээ дундаас морин хууранд илүү их татагдаал давхар бие дааж үндсэндээ сурж байлаа. За. Тэгээ яаж одоо энэ кантри тэр дундаа Монгол кантри урсгал руу орчих. Саяны одоо уртын дуучин мэргэжлэр сурсны маань одоо гавьяан надад яг энэ Монгол кантри дээр дуулах юу болсон юм байна гэж ойлгож байгаа. Одоо энэ хийсэн манай багийнхан манай продюсеруудын ах нар маань нэг юм дуу хийгээд яг дуучнаа бол тодорхойлоогүй байж. Тэгээд арай нэг жоохон pop ч юм уу, эстрад ч юм уу чиглэлээр жоохон рок маягийн ч юм уу чиглэлээр дуулдаг. Үндсэндээ ардын урлагаас өөр дуучнаар дуулуулвал энэ яг онцлог нь гарахгүй юм байна. Тэгэхээр ардын богинд дуулдаг, уртын дуулдаг ер нь хүнээр дуулуулъя гээд. Тэгээд нэг хэсэг ийм хүмүүс дуулуулж үзэж үндсэндээ жоохон сонголт хийжээ тий. Гэхдээ яг очиргүй нэг сонгол шалгаар болчих бол биш яг ямар ч байсан дуулуулж үзээл ингээл зарим нэг нь болох нь яах нь гэд. Тэгээд хэсэг орхицсан байсан юм байна. Энэ юм маань ингээд мартагдаад өөр дундуур нь өөр юм хийж мэгэ байжсэн чи. Хөөс нөгөө нэг дуунууд ч одоо ингээд цохогчоод идэг. Энэ дуулчих хамтаа олдохгүй нүү гэд яг тэгж ярьсан гинэ. За. Манай A-Sound хамтлагийн мөнх болдох миний бүх дуунуудыг зохиосон ах маань. За. За одоо би яг тэгж би асуу гэж бодож байсан байхгүй. Яг бол энэ дуунууд ч бас энгийн биш. Их онцлог дуунууд байгаа шүү дээ. Тэгэхээр хин зохион гин болдоо гэж бодож байсан байхгүй. Тэгээд одоо яг манай бид нартай хамт байж байгаа анх чаргал гэдэг манай энэ хөгжим бүжгийн төгөлдөр хураар төгссөн манай оюутан ангийн найз байгаа. Тэр хоёр ингээд хоорондоо ярьж явж ирсэн гинэ. Тэгсэн чинь гоо манай оюутан ангид нэг уртын дуучин нэг залуу байсан. Одоо их театрт байна уу хаана байна. Тийшээ нэг холбогдохыг хийж гинэ. Тэгэл холбогдоод наашаа ирээл дуулаад одоо эхлээч дуулаагүй маа. Одоо сошиал дээр хэрэгттэй байдгүй, яадгүй, идэггүй, уран бүтээл хийсэн үү? Юу ч хийгээгүй. Яг л тэр театрт л юм хийгээд байсан. Яг өөрийн нэр дээр уран бүтээл гаргаагүй байсан чинь тэр маань одоо энэ ах нарт их олзуурах хөштэй санагдаад шинэ учраас танилцуулахад амархан гээд. Тэгээд үндсэндээ яг энэ багт орж одоо доолох болсон. За. Энэ Америкийн кантри хөгжмийн төв нь бол Теннесси мужийн нийслэл Нэшвилл хотод гэж байдаг. Тэгээд үндсэндээ кантри гэдэг маань англиар бол хөдөөний гэсэн утгатай үг шүү дээ тийм ээ. Гэтэл Монголын кантри хөгжмийн нийслэл төв нь бол Улаанбаатар хот юм байна шүү дээ. Улаанбаатар хотод байх усны шалтгаан хуучин манай хотын дарга, экс дарга Батүл энтэй холбоотой юм байна гэж би бас сонссол тоо. Батүл бол үндсэндээ
хүмүүс тэр болгон мэдэхгүй байж магадгүй. Хөгжмийн маш их тийм мэдрэмжтэй, хөгжмөлөх хүнтэй. их сайн сонирхдаг, маш сайн цуглуулгатай. Ер нь Монголд цөөхөн цуглуулгатай хүмүүсүүдийн нэг нь бол манай Батүл байгаа. Би Батүлыг сайн мэднэ. Яг бол бит хоёр 40 мянгатын нэг орцсны хүрэгдүүд байхгүй. За. Тийм. Тэгэхээр би Батүлыг бас тэрч байтугай одоо Улаанбаатарын тухай нэг сайхан дуу байдаг нь бол манай Бүрүүд оржийн Улаанбаатар гэж. Гэтэл өөрөө чинь дуусан бас нэг Улаанбаатарын дуу байдаг юм байна шүү дээ, тийм. Найрсаг Улаанбаатар гэдэг. Тэгэд Батүл ах бол яг энэ Монгол кантриг бол ер нь бол санаачсан. Өөртөө зориулж дуу зохиолгосон гэж хэлэхэд баг одоо хэлсдэхгүй. Тэгээд тэр сэдэл нь явж байгаад ерөнхийдөө энэ Монгол кантрийн их суурь нь болоод хөдөө гадаа ингээд сэлэн рүү их одоо цусандаа их явдаг. Тийм, явж байгаа. Тэгээ энэ хоёрын хооронд хөдөө явхад нөгөө өөрийнх нь одоо тэр сонсдог гадны дуунууд нь яг нэг гоё бүрэн дүүрэн орж ирэхгүй байж гинэ. За тэгээ нэг иймэрхүү хэрнээ яг энэ байгаль зөгцсөн энэ монголчуудын энэ уламжлалтын үнд таарсан нэг иймэрхүү дуу хийлгээгээд ер нь өөрийнх нь хүсэл яг цэвэр дуу нам зам элдв янзын юмтай байгууллагатай холбоогүй яг юм дуу хийгээд тэгээд одоо нэг хэд хэдэн дуунууд одоо түрүүний нөгөө Аясааунд мөнх болтох дээр ирж таа. Тэрнээс наан ганхуу ах шараа хариг дээр хүртэл захиалга өгсөн гэж байгаа. Хэд хэдэн дуунууд хийгдсэн байт юм бэлээ. Тэгээд тэд нар яг нэг өөрийнх нь хүсэж байсан одоо бичвэрчтэй зүйл нь биш байгаад За. тэгээд дараагийнх нь мөнх болтох дээр ирээд одоо энэ дуунууд зохиогдоод явсан байгаа. Тэгээд түрүү таны ярьжсэн тэр нөгөө нэг хот хөдөөгийн гээд Батүл ахын надад ярьжсэн бас нэг чухал ойлголт нь юу гэхээр хот хөдөөгээд одоо бид нар их айгуу талцдаг одоо ингээ байгаад байна. Хизээдэл тийм байсан. Хөгжмөөрөөч тэр нийгмийн эдийн засаг одоо юу гэдэг бусдымаараа ингэж их талцдаг. Энийг юу н хөгжмөр юм ингэж нийлүүлж уулзуулъя. Холбож өгье гэдэг тий. Хотод ч сонсцдог, хөдөөч сонсцдог яг ийм дуу чиний дуунуудыг байх ёстой гэж анханасаа ер нь бодож ирсэн. Яг тэр дуунд маань байлаа. Тэрний нэг нь Найрсаг Улаанбаатар. За. Тэр дууг бол одоо манай энэ подкастын дараа олон хүн эргэж сонирхоод YouTube дээрээс сонсоод бас тэр таашаал авна байхаа гэж би найдаж байна. Содоо бас нэг юм асууя. Өөрөө бол өштэй биелгээг хадгалах, өвлүүлэх, цааш нь хөгжүүлэх дээр бол их анхаарал тавьдаг уран бүтээлч юм. Энэ талаарч баггүй зүйл хийсэн байгаа. Энэ талаар ярихгүй дээ. За биелгээ гэдэг бол одоо ер нь 2000 оноос хойш ер нь аягүй сайн хөгжиж ирж байгаа л да. Одоо хөгжүүлж ирж байгаа бид нар ч гэсэн тий. Тухайд бол яг дөнгөж одоо бүжгийн жүжигчин мэрэгчлээ болоод ажил дээр гараад явж исэн одоо бидний яг тийм залуухан одоо бүжигчд байсан. Тэгээд биелгээ ингээд бид нар одоо биелгээ мэлгээ одоо хийхгүй одоо тэл орчин цагийн бүжгэндээ аягүй дуртай тийм байдаг байсан. Юу биелгээ вэ одоо баргалаад өгшин болоод хийн мин энэ гэж тий. Аягүй ийм бодолтой байсан. Тэгэл яг ажил дээр гараад багш нар маань аягүй сайн түлхэж өгсөн лөө. Ерөөсөө биелгээ гэдэг бол яг тайсны бүжигтэй ингэж холбогддог тий. Яг язгуур биелгээ бол ийм байдгаа гэд Монгол Улсын гавьч Чимцэрэн багш маань бол бидрийг маш сайн хөглөж өгсөн. Тэгээд ардын жүжигч Нанжид багш маань ерөөсөө биелгээ язгуур биелгээ гэдэг бол яг ийм гэ бүх талаас нь тий угсаатнуудаа ингэж зааварчлаад угсаатнууд энэ угсаатны ерөнхий манер төрхөн донжин иймэрхүү. Энэ нь баядны юм байдаг гэдэг имийг хамгийн анх одоо Нанжид багш маань биднэрт зааж сургаж одоо бүжгүүдэд дэглэж ингэж өгж илаа. Тэгээ түүнээс хойш одоо бид нар биелгээнд маш их дуртай болсон. Одоо биелгээг одоо мэрэгжлийн бүжигчид тайзан дээр яаж гүйцэтгэх гэх юм те язгуур хев шинжийг алдахгүйгээр бид нар биелгээг яаж байх вэ? Тодорхой хэмжээгээр тайзан дээр язгуур биелгээгээ жоохон баяжуулна. Багш нарынхаа яг одоо хилж өгсөн, тавилж өгсөн тэр бүжгүүдээр нийгэмдээ энэ залуучуудад одоо хүн бүхэнд энэ Монгол биелгээ гэдэг юм ойлголт байгаа байхгүй Монгол бүжиг гэдэг бол Монгол биелгээ. Бүр тэд нар маань бүр язгуур өв тэгч тэднээс нь суралцахаас илүүтэйгээр өөрсдийнхөө гоё Монгол тийм химнэлтэй энэ дээр одоо яг тий бүжиглэл монгол хүн учраас энэ мөр бүх юм тэр химнэлэн тэр хүн болгонд бэж идэг юм шиг санагдаад. Тэгэл тэд нар өөрсдөө ингээ биелэхээрээ тэд нар одоо тий бид нар ингээ монгол биелгээг бол маш гоё дуртай хүмүүс гоё хүлээж аваад байна л да. Тэгэхээр ингээ нэг зүйл надад зарагдсан нь бол хуучин чинь бол үндсэндээ сонгодог бүжгийн дугуйланд хүүхдүүдэд
явуулах эцэг эхчүүд их дуртай байдаг байсан. Йогонд ч явах дуртай ч гэдэг юм уу. Эсвэл одоо гимнастикийн сургалтанд хүүхдүүдэд явуул. Гэтэл одоо сүүлийн үед нас үл харгалзсан хүмүүс Монгол бүжгийн сургалтанд бол илүү хамрагддаг болж байгаа мó гэсэн энэ зөв. Яг зөв. Одоо нөгөө ингээл нийгэм чи ингээл хувьсан өөрчлөгдөж шинчлэгдээд ингээл яваад идэм байна л да. Тэгэхээр ингээд цаг үеэ дагаад тэгээ дээрэс нь бас ингээд одоо нас хүүс ялгархгүйгээр одоо би ингээд хөдөлгөөнтэй байх юм бол эрүүл байх юм байна гэдэг энэ хүмүүсийн амьдралын хэмнэлтэй бас айгүй холбоотой юм шиг санагдаж байна. Би нэг ийм хөдөлгөөнтэй байвал болох юм бэ те. Хэрвээ би одоо нэг ийм дасгал хийвэл энэ нь надад ингээд болж ийн үгүй. Би энэндээ дуртай байна уугүй юу гэдгийг хүмүүс аягүй сайн мэддэг болоод. Тэгээд түүнээс хойш одоо зөвхөн ямар ч аялга уугүйгээр ч юм уу зүгээр монгол үжиг ингээд сурснаас одоо яг өөртөө чихэндээ хоногссон байт юм уу? Өөрийнх нь дуртай хэмнэлд байт юм уу? Бүжиглэхээр тэрэнд илүү гоё хад жаргал мэдрүүлдэг юм шиг санагддаг. Тийм учраас одоо тэ би үр хүүхдээ гоё монгол бүжигт явал ямар вэ? Эсвэл чи ямар бүжгээр хичээлмэр нь тэ би ч гэсэн хичээлмэр найзуудтайгаа ярилцаад нас харгалзахгүйгээр тэ бид нар найзуудаараа гоё монгол бүжиг сурал ямар вэ тэ ийм юм дуун дээр гээд тэгээ яг одоо энэ дээр ярихад Баатар бит хоёр бас ингээд хамтраад гоё юм хийх гээд байгаа байхгүй юу? Тийм тэгээ тэрэн дээр ингээд би яагаад ингээд гоё Баатартай хамтраад ажиллахдаа амар баяртай байгаад байгаа вэ гэхээр зэрэг Баатарын ингээд дуунуудын хэмнэл нь бас аягүй гоё. Яагаад гэвэл зөвхөн одоо ийм яг л энэ хүмүүс сонирхно гэдэг биш юм шиг санагдсан л да. Залуучууд ч байсан гэсэн хижээл насны, эдэр насны хүмүүс байсан ч гэсэн Баатарын дууны тэр химнэл яг гоё монгол бүжгийг яг одоо гоё таатагаар хийхээр аюу гоё тэр хүмүүс гоё хүлээж аваад байгаа байхгүй. Тэгэхээр би тэрэн дээр ингээд гоё хамтраад бит хоёр юм гоё малгай тавиад манайх гэдэг юм үд хийх гэж байгаа. Тэгээ тэрэн дээр монгол бүжгээр яг өөрийнхөө дуртай яг гоё ямар гоё бүжгийг хиймээр энэ тэр монгол бүжгийг бит хоёр одоо айгуу гоё юугаар энгийнээр л гоё хүмүүст гоё түгээмээр байна. Баатар дуулаад тийм манай бүжигчд бүжиглэн. Тийм би зочин. Яг үнэ. Тэгээд Баатарын дууг одоо хүлэгмэн гэдэг дуу маш гоё санагдсан. Тэгээд тэрэн дээр бас юм гоё монгол одоо биелгээний хөдөлгөөн. Тэгээд түүний дээрээс нь илүү бас гоё юм залуучуудыг гоё уриалтан дуудсан. Тэгээд тийм гоё олуул бүжгийн юм хийж байгаа бид нар. Тэгээд удахгүй бас ингээд гоё хүмүүст хүрэх бах. Тэгээд удахгүй бас тэр гоё ивэнтээ хийн монгол бүжиг дуртай хүмүүсүүдийг бас харин хэллээ шүү дээ. Нас үл харгалзсан одоо хүмүүс тэр бүжиг рүү орж ийна гэж. Өөрийн чинь дууг ямар насны сонсогчд илүү сонирхож явах шиг байна. Ер нь энэ тал дээр юу гэж хэлмээр вэ? За ястал нас харгалзахгүй гэдэг одоо юу над дээр байна гэж би зөндөө олон юм дээрээс одоо анзаарч мэдчихэв. Би тэрийг хэлж чадна. Миний үеийнхэн сонсож байгаа. Залуучууд ч гэсэн сонсож байгаа тийм. Одоо ойрхон ярихад манай одоо бид нартай хамт ажиллаж байгаа инх эрдэнэгээ залууд төвчин байгаа шүү дээ. Авьяасны монголчуудад төрүүлдэг. Мань үний одоо юу болвол баг тодорхой байдаг байхгүй юу? Дийлэнх н октод фэнүүд те фэнүүд нь те октод байдаг ихэнх сонсогчтой нь бараг 60-70% ч магадгүй байж магадгүй. Тэгээд насны үед бас нэг юм арай хит залуу биш ирнэ. Хит бас дээшээ биш ингээд дунд байдаг юм байна гэж бодсон. Над дээр бол ингээд юм хязгааргүй байна. Нэг яг тодорхойлж явахгүй. Саяхан хүртэл хөвсгөлд бид одоо Мартин 8 тохиолдуулаад жижигэн тоглолт тавьчаад ирж байгаа байхгүй. Тэгээд зохион байгуулагчдын зүгээс ингээд ярьж исэн чинь ёстой 8 наснаас 80 нас гихчээр л юм болж байна. Баатрыг сонсгосон гэдэг нэг 81 настай ихч одоо тасалбараа ирээд аваад явлаа гэдэргээд яриа одоо хэлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг сонсоход ингээд гоё санагцаа. Тэгээд тайсан дээр гараад жишээ нь тэр юмний нэрийг мэдэхгүй хараад танихгүй ч гэсэн хэрэг өөрөө одоо сонсоод мэдж байгаа бол гоё зөвл мэдрүүл надад мэдрүүлсэн хашаа зөрүүлж мэдрүүлээгээд 81 настай хүн хүртэл ингэж зорж ирсэн байна. Танд маш их баярлалаа гэж чинь хэлж байгаа. Тэгээд одоо бүр сошиал дээр ингээд хүмүүс чинь одоо чөлөөт илэрхийлдэг болчиход байгаа шүү дээ. Хаа би таны сонсогч шүү. Таны тэнд дуртай шүү гэд эсвэл энэ тэнд таарсан бол тэрийг бичлэгээ явуулдаг ч юм уу. Тэгэд харахаар ороод харангуут жоохон 10 жилийн сурагч байдаг ч юм уу. За тэгэл за нэг айхтар хязгаар байхгүй байна да гэж мэдэрч байгаа. Тийм баха. Би жишээ нь бол одоо өөрийн чинь пянзыг худалдаж аваад найздаа бэлгэлсэн. За. CD-г чинь аваад машиндаа тавьчихсан. Би бас танаа пянзыг бас худалдаж аваад талигч долгохоор
Гарын дүүдээ гэдэг нутгийн дүүдээ гэж гараад. За. Та нар ч бас нусгахдаг усууд. За. Юу тэр бол их сайхан мэдрэмж. Ягаад гэвэл үндсэндээ үзэгчдийн хүрээлэл өргөн байна гэдэг бол хэнд хүрж ийн гэдэг бол өстэй их том чухал асуудал шүү дээ. Тэгэхээр Монгол кантри хөгжмийг дуулахад уртын дууны техник, тэр мэдлэг өөрт чинь хэрэг болж байгаа юм шиг ажиглагддаг л да. Энэ талаар яриач тий. Одоо түрүү танилцуулж ирсэн те нэг өөр дуучнаар одоо дуулуул яг энэ юу н гарахгүй байна. Онцлог нь гарахгүй байна. Яг кантри гэдэг нэг хөгжим нь ингээд илэрхийлээд болох ч гэсэн яг нөгөө дуучны дуулалтаас хамаарат ер нь бол урсгал одоо бас тодорхойлогдох гээд нэг хүчин зүйл байжээ. Тэгээ магадгүй одоо ингээд өөр олонний танилд нааг яах ч байд юм хин ч байд ингээд дуулсан бол тэр дуул үндсэндээ pop, jazz өөр чиглэл рүү орчих байжээ гэж тэд анзаарсан байлээ. Батуул ах хүртэл. Тэгэж уртын дууны тийм жоохон цоглог маягийн юм орж ирдэг тий. Тэгэхээр яг гогн дуу дуулдаг тий. Дайр нэг юм яг энэ ч холбогдол нэг юм хэлээд. Би энэ өнгөрсөн зүүн байж тээ нэг ганцхан ч байтугай нэг ганц уртын дуутай болъё гэдэг. За. Багш аваад За. үзлээ. Үтгэхгүй юм бэл. Тэгээд үндсэндээ ардын дуу дуулдаг хүн одоо хайж явжээ. Тэгээд тэр нь үндсэнд одоо яах гэж хэлсэн бэ гэхээр яг тэр уртын дууны элемент богино дуунгаа дуулахдаа яаж дуулдаг тэр арга техникийг тэр дуун дээр одоо ашиглах гэсэн. Тэгээ бас манай ах нарын одоо надад ярьж ирсэн зүйл бол ардын дууг нэлээд сонсож хөгжмийн бас тэндээс одоо авах ойлголт авах Санааг авсан. сууд байх. Шүлгийн хувьд ч гэсэн нэг учиргүй юм юу биш. Бас хуучны дуунуудын ялангуяа ардын дуунуудын хэв загвар ямар хуу байдгийг юу бас илэрхийлдэгс үгний тэр гой сонголтууд байдаг. Тэрийг бас тусахыг хичээсэн ярьж Тэгэхээр тэр шүлгнүүд шиг чухал гэдгийг бас хэлмээр байна л да. Тэгэхээр танай дууны гол шүлгүүдийг чинь хэн бичээд байгаа вэ? одоо ноён Квиза гэдэг. Квизах маань одоо бүх дууны маань шүлгийг. Тэр бол их гайхамшигтай. Яг тэгвэл шүү дээ квиза чинь шал өөр хөгжмөөр олон танигдсан юм шүү дээ. Гэтэл өөр төрлийн өөр жанрын тэр дуу руу шүү дээ ийм сайхан орж чадж байна гэдэг шиг бас их авьяастайг нь харуулж байхгүй. Харин тий тэгэл ямар ч байсан тал талаас ингээд гоё одоо мэдрэмжүүдээ цоглуулаад энэ гоё дуунууд маань бүтсэн байна. За тийм байна. Та хоёулаа манай Монголын урлагийн зөвлөлийн бүтээгдэхүүнүүд гэж хэлэхэд одоо хаашаа гэхдээ бол ямар нэгэн хэмжээгээр бол бидүүдийн явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой хүмүүс. Баатар тэр залуу манлайлагчийн сургалтанд оролцсон гэсэн тийм үү? Өөрөө бол амжилттай гарц хөтөлбөрийн бас төгсөгч гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр манай одоо энэ байгууллагаас явуулж байгаа энэ үйл ажиллагаа таануудын одоо уран бүтээлч хүмүүст хэрэг болж гинүү? Юу гэж бодож байна? Бололгүй яах вэ? Зөвхөн одоо уран бүтээлч гэх талаасаа биш одоо яг энэ байгууллагад ажиллаж байгаа тий уран бүтээлчтэйгээ хандах хандлага эсэргээрээ бас энэ харилцагчтайгаа бас яаж харьцах уу тэгээ дээрэс нь байгууллагатай ямар хөрөнгө оруулалт хийхэд юун дээр нь илүү их ажиллах юм ч гэдэг юм уу тий аюу гоё багш нар орсон тэгээд 8 удаагийн хичээл байсан багш нарын хичээл бас маш их таалагдсан тэндээс одоо яг ажил дээрээ хэрэгжүүлэхээр одоо хичээлүүд маш их байсан миний хувьд бол би яг гоё цагаа болоод тэр хичээлд ороод сурсандаа маш их баяртай байгаа. Монголын урлагийн зөвлөлтөд бол одоо 2000 бараг 3 оноос хойш ер нь тасралтгүй хамтарч ажиллаж байна. Маш их баяртай байгаа шүү. Би 2018 оны залуу маллагч хөтөлбөрийн төгсөгч өөрийгөө төгсөгч гэж ойлгож байна. Охны баяр хийгээ тий. Ингээд батламж юу гардаж сертификат гардаж аваад тий. Тэгээ ангаараа хамт ингээд зугаалганд яваад яг л нэг юм төгсөгч байж ирсэн. Гэтэ хагуулгана. Тэр юм үлдцээд байдаг. Тэгээд бид төгсөختөө төсөл одоо бичиж тэрийг тайлгнаж хамгаалж төгсөж ирсэн баг болгож хуваагаад. Тэгээд манай багийнхны юу нь бол над дээр төвлөрөөд нэг уртын дуучин дээр очиж дуу сурах одоо үндсэндээ мартагдсан дууг сурж одоо авчираад өөрөө бичиж сураад магадгүй цаашаа дараагийн одоо суралцж байгаа залуучууд дүүнерт эсвэл өөр найзуудаа ч юм уу
энэ дуугаар бас дамжуулах ийм ажил төсөл хийя гэдэг. Тэгээд Дундгой аймгийн Дэрэн суманд одоо зүгээр жирийн сайхан амьдардаг одоо соёлын гай үзтгэлтэн уртын дууч өвлөн тээгч дадсруу ах дээр очиж нэвтрүүлэг баримтын нэвтрүүлэг хийж ирсэн. Тэгээ тэр бид манай багийнхны одоо хувьд ялангуяа миний хувьд одоо их гоё чухал одоо хүртэл санаанаас гарахгүй үн цэн нь одоо хүртэл ингээ цаг ирэх тусам үн цэн надад хадгалагдах тийм бүтээл хийж одоо болсон байна гэж би үзэж байгаа. Тэг яг эндээс аваад үзэхэд одоо тэр хөтөлбөрт хамрагдсанараа тэнд сурснараа магадгүй тэр төслийг хэрэгжүүлснээрээ одоо би тэр чухал одоо ойлголтыг авч чадсан байдаг. Ягаад тэгэхээр тэр дуу миний одоо тэндээс авч ирсэн дууг маань одоо төдийлөн тэр хүмүүс дуулдаг юм байна. Тэгээд ах маань ковид үеэр данж харамслаа бурхан болцсон. Тэгээ эргээд тэр хүнтэй уулзах чадахгүй ч гэсэн дууг нь аваад үлдсэн шүү гэж бодохоор тэр төсөл ямар чухал байв гэдгийг ойлгож байгаа. Тэгээ эргээд би тэр урлагийн зөвлөлийн тэр ангид сурснараа энэ чухал юмнуудыг олж авсан байна гэдээ одоо хүртэл гоё талархаж бодож явдаг. За их баярлалаа. Хэрвээ ингэж бодож байгаа бол дээр нь сая Содогийн хэлснээр байгаа онж байгаа бол үндсэндээ биднүүдний одоо хийж байгаа ажил тэгэхээр тэр хамгийн чухал. Эцсийн эцэд бол энэ хоёр урсгалтай зам байх хэрэгтэй байхгүй. Сурч байгаа усууд нь ч гэсэн тэрийг дараа нь бол чул болгож чаддаг. Өгж байгаа усууд нь ч гэсэн үр дүнгийг харж чаддаг бол тэгээ үндсэндээ биднүүдийн хийж байгаа ажил бол үр дүнтэй байгаа юм байна гэж ингэж ойлгож байгаа. Гуруулаа нэг их чухал сэдвийг хүндий гэж би бодлоо л доо. Гадаад Монголоос халиад ер нь гадагшаа гарах одоо манай урлагийг олон түмэнд таниулах. Энэ нэг том зорилт бол ерөөсөө уран бүтээлч хүн болгонд байдаг байх л та. Жишээ нь бол ерөөсөө түмэх чуулгын чинь нэг үндсэн ажил бол Монгол орныг гадныханд таниулах, Монголын урлагийг таниулах, Монгол орныг урлагаар дамжуулж ойртуулах. Монголд бол нааштай хандах хүмүүсүүдийн тоог нэмэгдүүлэх гэсэн. Нэг ийм том зорилгыг ийм зөөлөн аргаар, урлагийн аргаар, тэр их чамин аргаар одоо хийж байгаа хүмүүсүүдийн нэг нь та нар зайлшгүй юм уу? За одоо Баатарын хувьд гэх юм бол мэдээж хэрэг энэ шинэ стилээр дуулаад Монголыг ойлгодог, Монголыг сонирхдаг тэр үзэгчдийн тоог бол зайлшгүй нэмэгдүүлэх ийм бас зорилт байгаа байх гэж би бодож байна. Тэгээ зөвхөн манай энэ зах зээлээр хязгаарлагдахгүй гадагшаа гараа гэсэн бодол тэр амбиц бол хин хинд нь байгаа байх л гэж би бодож байна. Үгүй яг хав байдгийн хүмүүс ч гэсэн ингээд анх гарч ирж байхад нэлээд ерөөж хэлжлээсэн л да тий. Олон одоо сонсогчтой болоороо ялангуяа гадагшаа зах зээлд тэмүүлээрээ зориорой гэж тэгжсэн. Гэхдээ яг одоогийн хийж байгаа яг үйл ажиллагаа бол нэг гадагшаа гарна гэдгийг одоо хэрвээ зорж байгаа бол яг тийшээгээ чиглэж хандаж юмаа л хийх стил юм байлээ л дээ. Гэхдээ бид нар бол одоохондоо яг тэгийг байгаа. Тий. Яг нь Монгол одоо нэг жишээ хэлэхэд бол бид нар нөгөө Америк руу тоглолтоор яваад тоглолтоо тавьж ирлээ л да. Тэгээд уртын дууг сонсоод тэнд нэг гадаад ингээд амар гоё ингээд шимширч үзлээ, шимширч сонслоо. Яг танаа дээр байгалыг ингээд үнэхээр ингээд дотроо юугаа төсөөллөө, очиж үзмээр санагдлаа гэж байгаа. Яг хөө тэрэн дээр бол нэгэн уран бүтээлч бол айгуу тийм монгол хүн болж төрсөн тэр нөгөө одоо үүргээ гүйцэтгэж байгаа юм болов уу гэж би бодож байна л да. Яг гадаадад өнөөдөр одоо Монголыг яаж таниулахыг гэвэл зөвхөн тэр уртын дуу одоо өөрийнхөө тэр эзэмшин мэрэгчлэрээ үүргээ гүйцэтгээд явж байгаа боловч тэндээс одоо маш их гоё хөрөнгө оруулалт манай Монголыг гоё тэмүүлсэн, Монголд ирж үзхийнсэн, таних юмсан те Монгол урлаг, Монгол хүмүүс ямар байдیں, Монгол байгаль ямар байдیں гэдгийг урлагаар ингээд таниулж байгаа учраас бид нар бол илүү төлхөө чанартай байх хэрэгтэй бас тий чанартай уран бүтээлч байх хэрэгтэй байна. Уран бүтээлчт нь чадвартай ур чадварын хувьд ч гэсэндээ яг гоё төгс харуулж иж одоо Монгол руугаа бид нар хүмүүсээ татах нь шүү дээ. Тэгэхээр энэ цаагаараа нэгэн хүний оролцоо боловч Монголдо бас ингээд гоё маш том хөрөнгө оруулалт тэгээд дээрэс нь ирээдүйн одоо гадаадын үзэгчдийг Монголоо илүү таниулах, гадаадын хүмүүсүүдийг бас Монголдо илүү их авчрах тэрний бас юу болж байгаа гэж бодож байна. Ер нь та нар тэр нэг Physical Asia гэдэг тийм ээ. Зүгээр нэг 5-6 Монгол залуу биш тэ үндсэндээ
их олон Яг хүмүүсүүдийн үнэ. төрийн бодлогоор хийгээд чадаагүй юмыг бол өөрсдөө үндсэндээ ягаад их олон хүмүүсүүдийг Ханиулсан, Монгол руу хөлрүүлээ. Тэгээд нь шүү дээ. Одоо харин бид нар шүү дээ тэр их сонирхож байгаа улсуудын итгэл найдварыг биелүүлж чадах уу? Яг үнэ. Тэрэнд нь хүрч чадах уугүй юу гэдэг тийм асуудал хүртэл босч ирж шүү дээ, тийм ээ? Манай би бол нөгөө одоо жишээ нь рэп гэдэг хөгжим Монголд ерөөсөө хөлөө олохгүй байх гэж дотор анх гарч яхад нь шүү дээ дотор божижсэн байхгүй. Огт өөр зүйл шүү дээ, тийм ээ? Гэтэл Монголын рэперүүд шүү дээ гайхамшигтай. Одоо болоо тэр ч байтугай би сая YouTube дээр нэг юу тэр тонт гэдэг клипийг гадныхан үзээд рэпийг их сайн мэддэг улсууд хараад сонсоод тэдүүдийн одоо реакцийг харсан чинь шүү дээ үндсэндээ шүү дээ хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Гэхдээ нэг зүйл анзаарчихсан баг. Яг тийм олны мэддэг тийм хөвшсөн маягаар хийх бол шүү дээ нэг хэрэг. Тэрийг бол яхаа зүгээр дуурайжинтай гэж бодох ч юм уу. Яг өөрийн гэсэн онцлог зүйлийг тэр өөрийнхөө хөрсөн дээр буулгаж чадах юм бол илүү хүрдэг, илүү анхаарал татдаг, илүү сонирхлын татдаг тийм юм ажиглаж байсан байхгүй. Яг тэрнтэй адилхан Монгол country music ч гэсэн өөрийн гэсэн сонсогчдыг гадныхны дунд бол олж чадах ёстой л гэж би дотроо итгэж байна. Тэгээд тэрэнд бол одоо мэдээч яриг өөрөө чинь одоо гаргаж байгаа пианцч гэдэг юм уу, CD-ч гэдэг юм уу, эсвэл одоо энэ интернет платформуудыг ашиглаж байгаа энэ янз бүрийн хэлбэрийн Spotify юу хичээлээд энэ бүгдийг ингээд яах юм бол эн чинь бол шүү дээ үндсэндээ намайг залуу байхад байгаагүй тэр бүх зэмсгүүд чинь та нарын гарт байгаа шүү дээ. Яг үнэ сүүлийн үеийн залуучуудын бас тийм болсон шүү те. Одоо жишээлбэл тэр нөгөө сүүлийн үеийн нөгөө дуучин залуу рэпер чинь бас айгүй тийм монголчуу клип хийгээд бас аялгуунд бас тий бүр ийм бас яг залуучуудыг бас яг айгүй гоё монгол ийм өв соёл руу бас татж байгаа юм болов уу гэж бас би харсан шүү. Би зүгээр ер нь миний зүгээр хувийн бодол шүү. Энэ Монгол онцлогоо мэдэрсэн одоо буцаагаад өөрсдийнхөө энэ дээлэр ч гэсэн магадгүй дээлээ өмсдөг болсон энийг ийм цаг үе эргээд ирсэн болов гэж анзаарагдаад байгаа. Олон юм дээр анзааргаж байгаа. Тэр нь ингээд тодорхой уран бүтээлчд дээр бол одоо маш тодорхой харагддаг шүү дээ. Хизээ байтлаа одоо нэг тийм олон ийм дээл мэйл өмсөж. Гэхдээ яг энэ чинь хипхоп бодвол дээлэн дээр өөрийнхөө юмыг шингээгээд нэг ганц нэг юм тийшилч юм ингэнгүүд болчихж байгаа. Тэгээ босод одоо хүмүүс ингээд нэг бочргүй бүрэн дээл өмсөөл готловц өмсөөл ингээд нэг юм дуу клип юунд ашиглаж ийсэн. Би сайн санахгүй байна. Тэгэнгүүт яг юм эргээд өөрсдийнхөө онцлогийг мэдээ тийм жоохон монголчуу тутаг агуулгатай юм хийхэд бол ингээд дээлээ өмсөх хэрэгтэй байна, ингэх хэрэгтэй байна гэдэг юм харагдаж байна гэдэг. Яг үнэ тий. Уран бүтээлчтэй ч гэсэн аюу гоё болж өгч шүү дээ. Тэгээ бүжин дээр хүртэлтэй. Тэгээд юм бол одоо нэг юм жоохон юм хэмнэлттэй дуу юмгууд жоохон ингээд бичлэг хийгээл тавьдаг болсон тий. Тэр энийг юм үндснийхээ юм одоо дархлаа гэмиг ойлгоод ингээд сэргэж байгаа тийм юм явагдаад байна гэж би бол хараад байгаа. Цаг үеийн Яг зөв. давалгаа юм шиг. За тэгэхээр энэ хаана уран бүтээлч гэсэн тэрийг мэдрээд үзэгч ч гэсэн тануудаас тэр хүлээлт нь бол байж та бас өөр болоод хуучин байж та төдийлөн тоодгүй анзаардгүй байсан зүйл маань бол эргээд эн чин үнэтэй юм биш үү, үнэтэй сэнтэй юм байна шүү. Тэр нь энэ бол бидүүдийн бусдаас ялгарх зүйл маань энэ юм байна шүү. Энэгээрээ бид нар одоо бүр баг ингээд адилхан болоод байгаа дэлхийн хорвоод ялгарх онцгой байх. Тэг өөрийн гэсэн дархлаатай байх тэр зүйл маань бол энэ юм шүү гэдгийг бид нар мэдэрнэ гэдэг бол туйлын чухал байх. Төмөгч чуулгаар ямар сонтой байсан үгүй. Төмөгч чуулгаар одоо за шинэ байр маань ашиглалтанд ороод шинэ байр маань хаана гойлээ? Яг паркийн хашаантар Шангрилагийн баруун урд. За. Тийм Монгол цагаан өргөө байгаа. Тэгээд их гоё байгаа. Бид байрандаа орчоод шинэ уран бүтээл ингээ хийх гээд ирмэлзэл төрөөд тэгээд одоо бидний мэдээж одоо ийм гоё уран бүтээлчд гэдэг бол одоо
одоо авьяас тийм ээ Монголын авьяас энийг бас ингээд яг энэ хугацаанд бас ингээд хаялгүйгээр ингээд бас тэтгээд услаад өшөө юм хийвэл ямар байна гэд бизнес хэдий бизнесийн байгуулах ч гэсэн тийм ээ одоо бид нарыг ингээд гой хөглөөд ийм гой цагаан өргөө босгож өгөөд одоо та бүх маань уран бүтээлээ яаж хиймээр байна яавал илүү гой тий одоо таны хэлдгээр энэ гадаад хүмсүүд Монгол орны яавал сурчлагууд дээрэс нь монголчуудаа бас ямар байдлаар бид нар уриалах уу гэд. Тэгээ төмийг чуулган зөвхөн одоо гой төмийн одоо тоглолт гэхгүйгээр одоо залуучуудын янз бүрийн тоглолтууд иж болж байна. Янз бүрийн форум, ивент тий гой хөтөлбөрүүдийг бас бид нар байгууллагад гой зохион байгуулж байгаа. Тэгэхээр зэрэг тэндээс манай тайзыг зөвхөн ийм тоглолтын тайз гэж харахгүйгээр бас арай өөрөөр энэ тайлбар болохоор бас тий Баатараас сүүлийн үед очиж нэг уран бүтээл дээр очиж оролцсон. Тэгээ тэрэн дээр ингээ харахаар зэрэг хөрөөж болно. Тэ ямар залуучууд энэ залуу маань юу хүсэж байна тэр одоо байгууллагын юу хүсэж байгаа тэр гоё одоо орчныг бид нар гоё бүрдүүлээд ийм гоё ивентүүдийг хөтөлбөртэй тоглолтыг хурлыг бүгдийг гоё зохион байгуулахад бэлэн байгаад байгаа. Тэгэхээр бас цаг ямартлаад ажиллагаатай л байх. Харин яг унаа. Тэгэл ажиллаж гин хичээгээд явж байгаа. За тэрийг сонсоход их таатай байна л да. Яг тэгвэл эцсийн урлаг болвол шүү дээ. Ганцхан урлагаараа явах бол хэцүү шүү дээ. Тэр тусмаа ийм жижигхэн зах зээл дээр ийм цөөхөн хүн амтай айлд тэгсэн мөртөө ийм их олон авьяастай хүмүүстэй ийм их урлагт дуртай ард түмэнтэй Монголын бас нэг онцлог байгаа байхгүй. Хэдийгээр баг цалинтай ч гэсэн урлагтаа үнчээр зүтгэдэг хичнээн олон үеийн уран бүтээлчд байгаа билээ. Одоо миний ээжигээс хэсүүлээ тэрний өмнөх үеийнхнээс хэсүүлэл урлагаараа явсаар байгаа. Одоо өнөөдөр тануудаас дүүнер маань бол одоо ингээ гараад ирлээ шүү дээ. Тэгээ ингээд яаж яхад энэ бизнесийн байгууллагуудын оролцоо манай бизнесийн хүрээлийнхэн дэмжинэ гэдэг бол асар чухал байхгүй. Тэгэхээр танаа энэ ажлыг дэмжиж байгаа ямар байгууллага байна те? Манайх болохоор зэрэг үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа. Тэгэхээр ерөөсөө шууд удирдлага маань үндэсний соёл амралтын хүрээлэн. Тэгээ үндэсний соёл амралтын хүрээлэн гэдэг цаанаасаа л ингээд одоо 20 хэдэн жил одоо манайх ингээд паркийн хашаан дотор ингээд оршин тогтноод амьдраад ингээд явж байгаа шүү дээ тий. Тэгэд яг тэнд ингээд ажил руугаа орохгоо л ингээд хүүхдийн паркийн айлч хашаагаар орсон ингээд олоод очдөг манай юун дээр тэгэд тэр манай чуулга хүртэл явах тэр одоо орчин маань аюу гоё орчин байгаа байхгүй хүүхдийн парк гэдэг чинь тий энэ айлч талаасаа орсон гэсэн нэг тийм хүүхдийн 100 бол бүр гоё. Тэгэл орой ажиллаа тараа явж байгаа ч гэсэн аюу гоё яваад идэг. Тэгэхээр тэр нэг тийм уур амьсгал тэр хүмүүсүүдийн ажилдаа ирэх тэр нэг бас орчин байна гэдэг бол надад аюу гоё санагдаад байгаа. Тэгээ манай тэр орчин бол хүмүүсийг аюу гоё сэтгэл санааг нь бас гэгээлэг байлгадаг. Би ч гэсэндээ ажилдаа өглөө болго ирэхдээ ингээл амар гоё гэгээлгээр алхаж ингээл орж ирдэг тэр нь. Тэгээд үндэсний соёл амралтын хүрээлэн одоо манайх ингээ хажуудаа ийм чуулгатай байсаар ч ирсэн байхч болно. Энийг яавал гоё хөгжүүлэх үү гэд биднийг одоо улам л гоё хөглөөл одоо тэтгэл байж байгаа гэсэн ивент. Тэгээ үнэхээр одоо бидний дасснаар бол хүүхдийн парк. Хүүхдийн парк. Хүүхдийн паркт бол шүү дээ одоо очиход урамтай болсон байлаа шүү дээ. Ямар хөөрхөн зугаал жамрах тийм орчинтой болчихсон байна. Тэгээд насныхан очиход бол аль алинд нь таарсан тийм газрууд бол зөндөө бий болсон байлээ. Хөөрхөн шин тайцтай ч болсон байна. Зуны тайцтай болсон байна. Гэх мэтлэнгээр их сайхан болсон байлээ. Тэгээ энэ бүгдийг бас ингээд мэдээжийн хэрэг Монголын бизнесийн хүрээлэнхний дэмжлэггүйгээр хийхин арга байхгүй. Тэр нь бол Рио Тинтогийн бас нэлээд дэмжлэг тусцаа үзүүлэх шиг болсон тийм. Рио Тинтогийн болохоор тусдаа яг манай одоо паркийн баруун талын хэсгийг Рио Тинто тогтчулсан. Тэгэд үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэдэг байгаа ш тий. Яг одоо соёл амралтын хүрээлэн маань болохоор зэрэг тусдаа яг одоо хүүхдийн парк буюу хүүхдийн тоглоомын газар ерөөсөл хүүхдийн одоо өвөл зунгуул ер нь их гоё идэг да. Баатрын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна? Энэ жил нэлээд богино одоо үндэснийхээ одоо ямар ч чиглэсэн юмыг нэлээд анхаарч хийж байна. Гэхдээ тэр нь өөрийнхөө мэдээж энэ кантри хөгжимтэй бас хослуулсан тийшээ шингээсэн богино дуунуудаар одоо нийлсэн цомогч одоо төлөвлөж байна. Тий. Сая Fat Cat дээр 3 өдөр цагаан сарын баярыг өдрийг тохиолдуулаад тэнд одоо жижигхэн өөрийнхөө бэлтгэн тоглолтыг хийлээ. За. Тий.
тэнд ер нь Fat Cat чинь тэгэл байнга тоглолттой байж юм дөө. Голцоо жааз. Гэтэ хамгийн гол онцлог нь гоё амьд дандаа амьд хөгжим шигдэг. Хамгийн гоё Улаанбаатар хотын маань хамгийн гоё хөгжмөлөг клуб байгаа болов гэж найдаж байна. Тэгээ тэнд тоглох санал ирээд үндсэндээ цагаан сараар чи яг гоё тохирох юм байна энд дуулаачаа гэд. Тэгээ цагаан сар болж байгаа юм чинь ганц нэг ардын дуунууд одоо дуулж үзье гэд. Тэгээ тэнд дуулсан яг амьд тахилга хөгжмтэй ингээд ардын дуунуудыг жоох ингээд дуулсан чинь хүмүүст сайхан санагдлаа. Бидэрт ч бас их өөрт гоё мэдрэмж өгсөн. Тэгээ маргааш бас тэр тоглолтод дарханд одоо цэргийн баяр одоо тохиолдуулаад тоглож байгаа. Тэгээд үндсэндээ тэн дээр бид нар ингээд тэр богино дуунууд, ардын богино дуунууд аятайхан болох юм байна гэдэг юм анзаараад яг өмнө яригдаал байсан. Яг орж өгөхгүй тий яг нэг ажил бол сууж өгөхгүй байгаа гэсэн. Тэгээд саяны энэ тоглолтноос анзаараад за ер нь энийг нэг жоохон ажил хэрэг болгоод энэ жил хийж ардын богино дуунаас үндсэндээ хуучны дуунуудаас хэвлэж энэ шин дуунуудыг зохиогоод ингээд шинэ стил гаргасан бол үндсэндээ Монгол кантри гэдэг чинь Монгол уламжлал дээр одоо бас тогтож байгаа зүйл байгаа байхгүй. Тэгвэл эргээд өөр хөгжимтэй тэгтээ ардын дуунуудыг энэ гаргаад үзье гэдэг. Яг энэ жил бол тийм одоо төлөвлөгөөтэй байна. За тэгвэл их сонирхолтой бас өрн бүтээл гараас чинь гарах байхаа гэж найдаж байна. Тэгээд тэрэнд амжилт хүсье гэлээ. За мэдээжийн хэрэг одоо бид нар энэ удаагийнхаа подкастт бол залуу уран бүтээлчдийг үлсэндээ бол туйлын таатай байж байна. Тэгээд таануудын дараагийн ажил бол бас амжилттай байхыг хүсэж өрөөж байна. Ингээд өнөөдрийнхээ подкастыг өндөрлөе да. За гэлээ. Тантай яг ингээд хоёлаа тайзан дээрээс л нэг мэр сэр зөржил байсан баг. Тэгээд яг ингээд одоо нүүрээ харалцаад те. Тэгээд одоо зочин болоо сууж байгаа да бас их таатай бас одоогчтой бас хамт зочноор орж байгаад бас их таатай санагдаж байна. За бүгдтэй урлагийн өндөр амжилт хүсье. Урлагтай яриаг их олон хийж энэ жоохон харахгүй магадгүй байгаа нийгмийг гоё урлагаараа одоо гэгэрүүлээрэ гэж тий. За их баярлалаа. Энэ урлагтай яриа гэдгийг чинь эртээд тануудын өмнөх дугаарт манай алдарт одоо хөгжмийн зохиолч Жанцнаар оролцсон байхгүй. Тэгээ Жанцнаар бас тэр болгон хүмүүсүүдийн анзаардгүй зүйлийг шууд хараад хэлсэн байхгүй. Уртай яриа тийм. Тий. Лаг яриа гэж. Тэгээ урлагийн тухай лаг ярих бас зүгээр шүү дээ. Тийм байна. За ингээд юу содочи юу хэлмээр тий. Надад бас маш таатай байна. Тэгээд одоо гамбал тахтагаа айгу олон жил одоо урлагийн ямар нэгэн гоё хөтөлбөрөөр ямар нэгэн ивентээр ингээд дандаа таардаг байсан. Тэгээд танаасаа бас ингээд маш их суралцдаг. Ямар гоё юм бэ? Тэ ингээд үргэлж нэмсгэлж яадаг. Өнөөдөр ингээд ирч хүч яадаг. Дандаа эрийг тийм энергийг танаасаа ингээд бас харж исэн. Тэгээд өнөөдөр ингээд хамт ингээд суугаад ярилцж байгаадаа бас бахархаж байна. За их баярлалаа. Тийм тэгэхээр энэ өөрийн чинь одоо сая ярьснаар бол түмэх чуулга бол их том төлөвлөгөөтэй байгаа юм байна. Том зорилтуудыг тавьсан байгаа юм байна. Хийх гэж байгаа ажил нь ч гэсэн их олон юм байна. Тэрэнд нь бол амжилт хүсэж байна. Танай тэр шинэ байрыг чинь, шинэ гэрээ чинь, өргөө гэрээ чинь бол бид нар удахгүй бас очиж үзэн манай Монголын урлагийн зөвлөлийн жил болгон гишүүдтэйгээ хамтран зохион байгуулдаг. Тэр арга хэмжээгээ энэ удаа танайд хийх гэж байгаад биднүүдийг өөрсдөө явуулдаг. Их баярлалаа. За ингээд та бүхэндээ дахиад амжилт хүсье. Гэлээ. Баярлалаа.